Зохиолч Мөнх Сумбрал зүүшигтгсэн хүүхэлдээ. Гэрэл зургийн аппарат шархийн хурц гэрэл байнга нэвчнэ. Цав цагаан дэвсгэрийн наан чимээ олон янзын байрлал аван инээмсэглэн зогсох аж. Зурагчин аппаратын нүүрэндээ наагаад одоо үл алиг хаан эрг зүйтэй. Одоо 100 гараа ташаандаа аваад яг надах чинь. Шүдээл гаргаад бүр гоё инээмсэглэе. За боллоо. Баярлалаа гэв. Зураг авалт дуусч чимээ том толны өмнө суулаа. Тэрээ шинээр нийт гарч байгаа залуу дуучин том давхраатай алаг нүдтэй, урьдчилуун хар үстэй, намхан боловч ойлог туйхан биетэй. Байнга инээмсэглэл нүүрэндээ тодруулж авдаг нэгэн юм. Зурагчин чимээ зураг авалт амжилттай шүү. Ирсэн баярлалаа гээд толны өмнө цаасан догтой тавиад өрөөнөөс гарахдаа хайрыг минь надад үлдээгэж хамаагүй би хүүхэлдээ чинь болъё хэмээн аялсаар хаалга хаахад бүсгүй үл алиг мушилдснаа. Миний дуу олон хүнд хүрчээтэй гэж шивгнээ догтойг авч цүнхэндээ хэлээ. Зургийн студиэс тэр гараад машиндаа суун шууд хотын зүүн захад орших гэрлүүгээ ярав. Учир нь цаг хэдийний шүн дунд өнгөрчээ. Явсаар удалгүй нэгэн тоосхоор барьсан орон сууцтай хороолол дэрч зогслоо. Машина зогсоолд тавиад гар цүнхээ авч энэ хорооллын хамгийн харанхуй газар болох захын орц руу оров. Уг нь оронгууд гэрэл асах ёстой ч энэ удаа чийдэн шатсан юм уу? Цахилгаан тасарсан юм уу? Ассангүй. Чимээ харанхуйг твжиж чаддаггүй учраас орцны үдэн зогсоод шалыг хүчтэй хэд дэвслэв. Гэвч гэрэл ассангүй. Ядаж байхад оршин суугчд нь бүгд үгчгсэн юм уу гэмээр ёрын намгүм ноёлох аж. Эцтэй тэр цүнхөө ухан гар утсаа гаргаж гэрэл тусхан дотгош ороход лефтний товчлуурны улаан гэрэл сүүмэн үзэгдэнэ. Ямар ч байсан тог тасраагүй юм байна гэж бодсон ч цахилгаан шат руу зүглэж зүрхэлсэнгүй. Цахилгаан шатны зүгээс айц төрүүлэм салхи хүлээх шиг санагдахад тэрээр утсаа барьсаар шатаар дээш урдан өгсөж эхэллээ. 2 дугаар давхар, 3 дугаар давхар, 4 дугаар давхар. Одоо ердөөл ганцхан давхар хэмээн өөртөөгөө ярих үед гэнэт нэгэн чимээ сонстов. Доороос нэгэн эмэгтэй хоолой гэж зөөлөн боловч дотор азайлгам гингэн. Тэр дуу улам ойртохыг бодоход маш хурдтай дээшлэж байгаа бололтой. Чимээ гинэт сэхэ орон гүйх шахам 5 давхарт гарч ирв. Энэ хооронд нөгөө дуу улам ойртож тогтог гэх хөлийн чимээ сонсдох нь 4 давхарт хэдийн ирч гисэн юм шиг. Гэж чихэнд чиртэй хоолоогоор дуулдахаж. Одоо ердөө 20хон алхам. Тэгээд л чимээ тэр айц төрүүлсэн хоолоогоор дуулахдаа хоолойны эзнийг харах болно. Тэр цүнхээ ухсаар түүний гарт нь үзэг, зөөврийн цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, төрөвч гэх мэт зүйлс таархаж. Одоо 10 гишгүр үлдлээ. 9, 8, 7, 6, 5. Түлхүүр. Чимээ түлхүүрээ гарган хаалга онгойлгож ороод урдхан шиг хааж гэрлийн унтраалга дарав. Тэр удтал хаалгандаа чихээнаа зогслоо. Юу ч сонсогдохгүй анир чимээгүй. Чимээ уртаар амьсгаа аваад алгуурхан гаргалаа. Ердөөл дээшээ гарч байсан хүн байж. Их бодол толгойд нь эргэлдэн өөрийгөө тайвшруулахад түүнийг өсөж байгаа гэлтхэн гэрдсэн хоржгон дуугарав. Үүдний нүсэр том шүүгээний хаалганд байрлах толинд өөрийгөө харлаа. Зураг авалтын будалтанд хэвээр авч баргар царайнд нэг л зогссонгүй. Ердөө цагийн өмнө энэ нүр будал түүнийг чимж байсан сан
Духан дээр нь хөлс бурзааж байнга инээмсэглэл тодордог царайнд нь одоо айдас цожирдол элхэн харагдана. Гадуур хувцас тайлж өлгөөд гал тогооны өрөөнд орж хөргөгч онгойлголоо. Минийх, наадах чи минийх, нааш нөгөөх. Жэми сандран мөндийлөө. Эргэн тойрноо харвал унтлахын өрөөнд орон дээрээ байх нь тэр. Түүний бие хөлөрч унтлахын хувцас нь орсон байв. Дахиад л хард арчээ. Химэн аманда бувтнаад өндийн хөшгөний завсраар гадагшин харвал үүр цагаад удаагүй бололтой зарим зүйл бараантан харагдана. Жэми хувцас солиод гүйхээр гадагш гарлаа. Өчигдөр шөнө асахгүй байсан орцныгээр л одоо ямар ч асуудалгүй тодхон асна. Шөнө унтраачдаг болсон байх та. Гэж сансан бүсгүй зам даган гүйж эхэллээ. Өөх зураа гар утснаас өдрийн ажлын хуваараа гүйлхэн харна. Тэрээр 9 цагаас дуу бичлэгийн студ орно. Дараа нь 13 цагаас хандаа сэтгүүлчид ярилцлага өгнө. Гүйж дуусаад гэртээ ирж хувцас сольж толинд харангаа наанан тавьсан жаазтай зургийг авлаа. Жэми нэгэн охины хажуу зогсоод мөрөөр нь тэврэн аз жаргалтайгаар инээмсэглэжээ. Нүүр дүүр мишээсэн охины шулуухан хар ус, нүүрний төрөх түүнтэй төстэй хідээж арай илүү өхөөрдөм аж. Жэми жаазтай зургийг хуруугаараа элбээд буцаан тавьж ханандах цаг руу хилэм хийгээд гарч одлоо. Sunshine Records гэсэн хаягтай хаалгаар орох үед түүнийг нэгэн нүдний шилтэй намхан махлагдав хүн их л баяртай угтаж авах нь тэрэ. Өө Жэми, эрсэнд чинь баярлаа. За тэгэхээр чиний шинэ уран бүтээл надад үнэхээр таалагдсан. Чи их авьяаслаг дуучин юм. Яаж айгуугийн тэгж сайхан зохиодог байна. Чиний Always дууны бичлэгийг хийхэд бэлэн болсон. Одоо чамайг дуулахыг л хүлээж байна гэв. Жэми нарны шилээ авангаа баярлаа гэд дууны бичлэгийн өрөөнд орж чих хөвжөө зүүн микрофоны өмнө зогслоо. Нөгөө нүдний шилтэй хүн хуруугаараа дууны найруулагчид дохио өгөнгүүт ая явж эхлэв. Хайрын үгс зүрхэнд ч хүрэхгүй, хамтдаа байхыг хүсдэгч бүтдэггүй. Дээрээс асгарах туслуудыг бороо гэсэн ч тэр нь үнэндээ дурлалын нулимс байлаа. Жэми дуу бичлэгээ дуусгаад ярилцлага өгөхөөр хандаа сэтгүүлчийн ажил руу явлаа. Тэрээр нэгэн өндөр шилэн барилга руу орж өгсөн хаягийн дагуу 6 давхарт гарав. Цэмцгэр уудам зайтай офисын өрөөнүүдтэй хаалгатай хонгол дундуур явсаар 607 тоотын хаалгыг зөөлхөн тогшлоо. Ороор гэж нарийнхан хоолоогоор хэлэх дуулдав. Түүний өрөөнд ороход хандаа сэтгүүлч хэдийн ярилцлагандаа бэлдсэн бололтой ширээний ард суужээ. Дугуй шилнийхээ дээгүүр түүн рүү хялмхийн харснаа бугуун цагаа хараад тааж цагаа сайн баримтлах юм а да гэд инээмсэглэлээ. Харин сая шин дугаа бичүүлсэн студ ойрхон байж таарлаа. Тэгээгүй олж гадаа төгжрөл их байна шүү. Гэд Жэми суудлаа эзлэв. За тэгэхээр хоёулаа ярилцлага эхлэе. Билнэ үү? Гэвт нь толгой дохив. Хандаа сэтгүүлч өмнө дэвтэр үзгээ бэлхэн бариад ширээн дээр уцаа тавьсан нь дуу хураагур асаасан бололтой. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд болон уншигчдаач бас өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр ярилцлага хоёулаа таны надад өгөөч хэмээх уран бүтээлийн талаар яриагаа эхлүүлэе гэж бодож байна л та. Одоо хүртэл шилдэг дууны чадыг тэргүүлж байгаа энэхүү дууны үг аяыг та зохиосон гэсэн үү? Тийм ээ. Энэ дуугаа би 3 сар зарцуулж байж зохиосон л доо. Гарахтаа сэтгэл их түгшиж байсан шүү. Гэхдээ сонсогчдын маань талархлыг хүлээсэнд их баяртай байгаа. Шинээр хүч төрөн орж ирж байгаа шинэ дуучин болохоор таны гэр бүлийн талаар мэдэх хүмүүс цөөхөн. Та нөхөр эсвэл найз залуутай юу? Өө байхгүй. Одоохондоо тийм зав олдохгүй л байна. Хэмээн инээлээ. Гинтэг амьдардаг вэ? Арга гэрийнх нь хаана байдгүй? Дэлгэрэнгүй яриач. Ээж аав маань эрт өнгөрсөн л дөө. Би ганц охин дүүтэйг өссөн. Гэвч жилийн өмнө дөө минь зүрхний шидэсээр үүд болсон. Уучлаарай.
Үнэхээр харамсалтай байна. Таны өдөр тутмын амьдралын талаар үргэлжлүүлэн ярив. Нар жаргаж хэдийн орой олжээ. Чэмээ төв зам төгжрөн явна. Энэ төгжрлээс болж дандаа оройтож харах юмаа гэж бодсоор их л таагүй эргэн тойрноо ширвэнэ. Гэнэт хойно нь Минийх гэх чанга дуу гарлаа. Үсгүй жожин огцом эргэж харвал хойд суудал дээр нь хин ч алга. Хойноос нь хэн нэгэн машинтай хүний сигналдах дуулдана. "Өөй, чи яваач ээ" гэхин ч дуулдав. Чэмээ эргэн жолоогоо атгаад машинаа хөдлөсөн ч гар нь жижирсээр байлаа. "Сая юу байваа? Ойрд надад юу тохиолдод байна?" Гэх зэрэг бодолд автсаар нэг л мэдхэд орцныхоо үүдэнд ирж гिचээ. Тэрээр хэсэг эргэлзэн үүдэн зогсож байх үед нэгэн хүн хажуугаар нь зурн дотгош орлоо. Чэмээ тэр хүний араас гүйх шахам яаран дагав. "Хантай байвал арай дээр бах" гэж бодсоор тэр хүний араас шатаар өгслөө. Энэ удаа аз болоход орц нь харанхуй биш гэрэлтэй тодоос тод асж байх ажээ. Гэтэл 3 давхар дөнгөж гармагц урд нь явж байсан хүн алга болчихов. Яг л элбий юм шиг агаарт уусчихуу гэмээр огт хүн байгаагүй юм шиг. Хүн байгаагүй юм гэж үү? Үнэхээр яг хүн байсан юм болов уу? Хар малгайтай цамцтай байсан. Алхаж явахт нь хөлийн чимээ юур сонстоогүй. Гэсэн бодлоо толгойд нь эргэлдэхэд чимээгийн нуруугаар хүйд дагаад явчихав. Одоо гихтээ өгсгөөс өөр замгүй. Учир нь тэр хэдийн 3 давхарт ирчихсэн шүү дээ. Чимээ ажуухан амьсгаа аваад өгсөж эхэллээ. Түүнийг алхахтаа зэрэгцэн яг ард нь давхар хөлийн чимээ сонстно. Хэн нэгэн яг хонь тулаад алхаж буй мэт. Тэрээр сандран эргэн харсан ч хинч алга. Гэвч алхах үед яг ард нь хөлийн чимээ сонсцоор л. Тэрч бүхэл чихнийх нь хонь амьсгал мэдрэгдэнэ. Удсны дуу хангинаж Чэмээ цодсондоо болоод орилчихов. Гэхдээ энэ ердөө л түүний удас байлаа. Гар утсаа гаргаж ирээд харвал захирал гэсэн дугаараас залгаж байв. Байна уу? "Оо, байна. Чэмээ, чи хаана вэ?" "Би гэрлүүг орж байна." Тэрээр ярангаа алхасаар гэрийнхээ үүдэнд ирлээ. "Аа, тийм үү. Өнөөдөр шинэ дуугаа бичүүлсэн гэсэн үү?" "Тэмээ захирлаа. Тэгээд хандаа сэтгүүлчэд ярилцлага өгчхөд одоо гэртээ ирж байна." "Аа, зөв. Ойрдоо их ажил амжууллаа. Шинэ дуугаач бичүүлж гисэн юм чинь хэд хоног амар даа. 3 хоногийн дараа шинэ дууны чинь клипний зураг авалт хийгдэнэ. Мэдэж байгаа үсттэй." "Тэмээ захирлаа. Ашгүй би бас шинэ дуугаа зохиоё гэж бодож байсан юм. Зав гарсан дээр жаахан сууя." "За тэгдэг. Сайхан амраарай." "За та бас" гэж ярилцах зуур Чэмээ гэрт хэдийн ороод ирчихсэн байлаа. "Яах, ашгүй амархан" гэд инээмсэглэснээ агшин зуур тэр бодол нь бөхөв. Түүнийг сая орцонд болсон явдал зовоож эхэлжээ. Гэвч их ядарч байсан тул усанд орчхоод ундахаар шийдэв. Чэмээ усанд орчхоод ундалгын өрөө рүүгээ ороход орны хажууд сейф нүдэнд нь туслаа. Цул металлаар хийсэн кодтой халдашгүй сейф. Түүнийг нээхэд дотор нь ердөө л нэг дэвтэр байв. Хуучирч өнгөн гандсан нотны дэвтэр. Дээр нь энх хүслэн гэсэн нэр харагдана. Чэмээ дэвтрийг нээхэд эхний хуудас нь "Надад өгөөч" гэсэн гарчигтай нотнууд ижигджээ. Хойш нь эргүүлэхэд борооны өмнө "Always" гэх зэрэг дуунууд бичээстэй байх аж. "Маргааш энэ дуунд ая зохиох юм бэ?" гэж үгэлсэн Чэмээ оддын зүг гэсэн дууг харж байв. Өсгүй хэдийн орондоо орсон ч айдас хүргэм хачин үйл явдлуудаас болоод нойр нь хулжжээ. Тэрээр утсаа оролдон хэвтэнэ. Интернетээр түүний тухай сайн муу олон нийтлэл хөвөрнө. Чэмээ утсаа цааш тавиад нөгөө дэвтрээ гарган шинэ дуугаа дуулж үзлээ. Холын хол анивчих Түмэн оддын гэрэл. Хотын гудамжнаас оддыг ажиглан сууна. Хаяада би түүний дунд дүүл ниснэ. Хамгийн өндөрт бас хамгийн
гүнд. Түүнд энэ дуу таалагдсан бололтой үл элэг мушигаад дэвтрийг Сефэндээ хийлээ. Нойрон хүрэхгүй байсан ч ядарсандаа нүдэн анаад унтахаар хүчлэв. Шүн дунд нойрноосоо цочин сэрлээ. Сэрсэн шалтгаан нь яг одоо том өрөөнд ямар нэг юм дуулж байна. Чэмээ сэмээрхэн орноосоо босоод хаалганд чихээ наж анхааралтай сонсов. Холын хулаа нэвчих түмэн оддын гэрэл хот гудамжнаас оддыг ажиглан сүм хаяада би тэдний дунд дүүлэн нэснэ хамгийн өндөрт бас Энийг нь том бүрөөнд суугаад түүнээс өөр хинч мэдэхгүй байгаа шин дууг нь дотор эргүүцэн холоогоор аялна. Хэмээн өнөө хоолоо гинэтхэн маш чангаар хашгирав. Чэмээ цацсандаа огил үсрэн ухарсан ч бууцан хаалга руу ордлоо. Том өрөөнөөс гарч түүний унтлахын өрөө рүү чиглэх хөлийн чимээ сонстно. Чэмээ сандран хаалгыг түгжихэд хэн нэгэн бариулыг нэргүүлж нээх гэж оролдож эхлэв. Чэмээ "Чи хэн бэ? Надаар яах гээд байгаа юм?" гэж орилов. Гэтэл нам гүн болж хаалгыг нээх гэсэн оролдлого зогслоо. Чэмээ гэрлээ асан хаалганаас холдов. наадах чинь миний Гэж хашгирахтай зэрэгцэн унтлагын өрөөнийх нь гэрэл хагусрлээ. Өсгүй хашгиран уйлангаа гар утсаа орон дээрээ хайсаар олоод гэрлийг нь асаахад өрөөнд хинч алга. Тэр хүнчлөөрөө бие орон унтлагын өрөөний хагарсан гэрэлнээс бусад бүх өрөөний гэрлийг унтраалгүй үүр цайлгажээ. Энд тэнд жахаан чимээ гарах төдийдэл айж чожин нүдэрийг хин нэгний хайсаар нойрог уйханлаа. Мандах нарны туяа цонхоор гих үедэл бага зэрэг тайвшран унтаадаг. Гэвч зүүд нь хүртэл түүнийг тайван байлгасангүй. Харанхуй хонглоор хэн нэгнээс зугтаж араас нь хөөхөн наадах чинь миний гэж гараа сарвалзуулан тэмүүлнэ. Чэмээ нүдэн нийлээ. Дэрнийхээ хажуу твдэг утсаа авч цагаа харвал оройн 17 цаг тэгдэг минутыг зааж байв. Өндийх гэж оролдоод буцаад хэвтэв. Хэдий сайхан амарсан байх ёстой ч хардарсан зүүд эсвэл өчигдрийн явдлаас болоод хамаг бие нь хүндүрлэн ядарчээ. Бүсгүй утсаа аван хадгалсан дугааруудаа дээрээс нь доош нухацтайхан гүйлхэн харав. Харамсалтай нь ийм үед түүнд ханиулах найз нөхөд байтугай хүндлэнгийн хүнж байхгүй ажээ. Утсаа хүнжил рүүгээ шидээд удирдлага авч зурагтаа асаав. Саяхнаас нэрд гараад байгаа залуухан дуучин Чэмээ буюу инг чимгийн надад өгөөж уран бүтээлийг танд хүргэж байна. Өсгүй сувгаа саллаа. Тэр өөрийнхөө дууг сонсохыг хүссэнгүй. Ер нь орцонд хүртэл түүний дуу аимшигтайгаар цуурайтаж байхад яаж охин сонсохыг хүсвүлээ дээ. Чэмээ өнөө шөнийг яаж давж гарахаа мэдэхгүй л байлаа. Орноосоо өндийвэл урд нь хагарсан гэрлийн шилний хэлтрхий энд тэндгүй хэвтэнэ. Ямар ч байсан гэртээ хонж болохгүй гэсэн бодол толгойд нь эргэлдэв. Тэрээр хувцас солон гарахаар бэлтгэлээ. Тэр гар зүнхээ аван гар хаалганыхаа бариулыг бариад бие нь хөшсөн мэт зогсов. Эндээс яаж гарах вэ? Хэрвээ гарах юм бол хүйтэн харанхуй хонгол бүхий шатнууд намайг ямар нэг юм эсвэл хэн нэгэн хүлээж байгаа гэж бодогдоход өсгөө утсаа гарган такси дуудлагын компани руу залгалаа. Машин нэгэн томоохон зочид буудлын өмнө зогссов. Таксины жолооч 7500 төгрөг боллоо гэхэд тэр мөнгө авч өгөөд "За хамаа, хариулт хэрэггүй. Гэрт ирж авсан баярлаа" гэд бүсгүй 10,000 төгрөгтийн дэвсгэрт өгөв. Чэмээ жочид буудалд орж өрөөний түлхүүр аваад 3 давхрын 302 дугаарын өрөө рүү оров. Тэнд түн шиг 3 хүн багтахаар өргөн ортой том дэлгэцтэй зурагт тавьжээ. Хотын төв рүү харсан саруулхан цонхтой шөнийн хот үнэхээр дурглаа маж.
Жэми өрөөндөө хоол захиалж идчихээд урдхан шиг унтахаар орлууга яарлаа. Орой хүртэл унтсан ч гэсэн дэрэн дээр толгоогоо тавиад л нам унтжээ. Бүсгүй нүдэ нэв. Чухам юу түүнийг сэрээснийг мэдэхгүй. Гэхдээ өглөө болох ягааж үгүй байхад тэр гинэтхэн сэрчгэв. Тэр хэсэг чимээ чигнэн хэвдсэн ч юу ч сонсогдсонгүй. Өнөө шөнө юу ч тохиолдохгүй гэд тайвшран инээмсэглэх үед хонглоор хэн нэгэн хөлөөжрөн алхах дуулдлаа. Чимээ. Тэр дуу ойртсоор яг түүний өрөөний өмнө ирээд чимээгүй болов. Хэсэг нь нам гүн байснаа хаалга зөөлөн тогших дуулдлаа. Чимээ буудлын ажилтан байж мэднэ гэсэн цөгрөнгүй бодолтой найдан "Хэн бэ?" гэж дуу алдахад хинч хариулсангүй. Харин хаалгыг тогших биш, майжих чимээ түүний нурууны өсийг босгох нь тэрэ. Майжих чимээ улам бүр чангарсаар. Чимээ орны хажууд байх бүрхүүлтэй гэрлийг асаан дэрэгдэн байгаа утсаар буудлын ресепшнийг дуудахаар гараа сунгав. Оронд ороос цэлдэн хөх хүйтэн гарнаас нь бариад авлаа. Гараа салгах гэж хойш ухарж хамаг хүчээрээ татсан хэдий ч тэр гар түүнийг тавьсангүй. Харин ч бугуйг нь өвдгөн улам бүр чанга бацна. Чимээ түүнийг барих гараас нэг зүйлийг танилаа. Эрхий хурууны хажууд байх түлэгдсэн сарв. Энэ сарвыг тэр хамгийн сайн мэдвүлээ. Нэг жилийн өмнө. "Ихчээ, босооч ээ. Таны ажилдаа явах цаг болчихсон байна шүү дээ" гэж дүүгээ дуудахад чимээ "Бай за 5 минут" гэсээр унтах ажээ. Дүү нахин "Ихчээ, өнөөдөр таны ажлын анхны өдөр, хоцорч болохгүй үсттэй." "Өө нэрээ тийм шүү дээ. Цаг толж байна" гэсэн чимээ сандран өндийгөөд ханны цаг руу харж "Баларсан, чи намайг сэрээхгүй яасан?" гэж дуалтав. Дүү нь "Би таныг аль 30 минутын өмнөөс л дуудаад байсан шүү дээ. Таал шүсээ гоожуулд унтаад сэрэхгүй байсандаг" гэв. Чимээ сандран хувцлангаа "Яана хоцрохны алив миний дөө өглөөний цай бэлдсэн үү?" гэв. Дүү нь инээд алдан "Бэлдсэн. Таныг ажилдаа битгий ядраасай" гэд буцалсан аарц, өндөг, шарсан зайц. "Би харин өнөөдөр дууны бэлтгэлтэй учраас 2хон ширхэг өндөг сорчихсон" гэлээ. "Төөхөн өндөг идээд л чи яаж болоод байдаг байна? Сорчихсан юм уу? Тэгээд ч удахгүй дуучин болчихвол дэглэм хамгийн чухал шүү дээ. За би хоцрох нь алив түргэлцгээе." Чимээ хүслэн хоёр гал тогоондоо ороод цайлж эхэллээ. Тэр шарсан өндөг идэж байснаа гэнэтхэн "Хөөе, чи над гараа ячхав" гэж барьж авахад тэр хуруугаа үлээж энэ үү? Харин өглөө халуун тосон түлчихсэн юм аа" гэлээ. "Өө чи яахаараа өдий том болцоход жаахан хүүхэд чиг гэмтэж байдаг байна. Өвдчихнү үү? Алив харъя да. Энэ сорив үлдэхэндээ. Зүгээрээ ихчээ. Энийг хардаа. Яг зүрхэн хэлбэртэй байгаа зү. Сорив тогтсон ч хамаагүй. Надад таалагдаж байна." Ёстой нэг мангар хүүхэд юм аа. Чимээгийн гараас атгах цэлдэн хөх гар түүнийг орон доогуур оруулах гэж хүчлэн татаж байснаа гинэтхэн тавьчихав. Дуучин бүсгүй орны булангаас холдож ороогоо лад зугаа чичирсэн хоолоогоор "Хүслэн. Энэ чи үсттэй. Ихчтэй гомдоо юу? Яагаад намайг ингэж байгаа юм бэ?" гэд гиншин уйлж эхлэв. Тэр хэсэг уйлж байгаад жаахан ч гэсэн тавьшрах бололтой эргэн тойрны хэсэг ажив. Түүнийг уйлахтаа зэрэгцэн гинших дуу хоолой бүдэгхэн сонсогдно. Чимээ зог тусан чимээгүй болов. Гиншин уйлах дуу түүний орон дороос тодоос тод сонсогдов. Миний Гэх хоолой бүдэг бадаг дуулдана. Гэхдээ энэ хоолой дотор зурм аимшигтай бус, харин өрөвдөлтөй цөгөрсөн ч гэмээр. Чимээ цочин нүдэ нэв. Гадаа хэдийн өглөө болж их хотын амьдрал эхэлжээ. Тэр угаалгын өрөө орж
усанд ороод нүүр зүсээ янзлан буудлаас гарахаар хаалга онгойлголоо. Босгон дээр нь хар тайрмал өстэй товчон нүдтэй чихмэл хүүхэлдээ хэвтэж байх нь тэрэ. Чэмээ түүнийг хараад нүдэнд нь айц тодрон "Чийл биш шүү. Чийл биш. Чийл биш" гэх ганцхан үгийг амнда давтна. Чэмээ хүүхэлдээ цооширцсан хിവэрээ холуур тойрон хурдхан шиг буудлаас гарлаа. Тэр гэртээ харихыг хүссэн ч бас өөр хаачгаач мэдсэнгүй. Зүгээр л хийдмийн машинтайгаа гадуур явж байлаа. Гэнэт түүний толгойд нэгэн санаа харан орж ирв. "Нэрээ юу илээ? Надад байх ёстой доо" гэснээ цүнхээ ухаж эхлэв. "Энэ биш. Энэ биш ээ. Энэ ч бас биш. Ашгүй олчихлоо" гэж шивнэв. Чэмээ нэгэн нэрийн хуудас цүнхгийнхээ хажуу халааснаас гаргаж ирэн дугаарлуун залгалаа. "Байна уу?" "Байна. Хэн билээ?" "Би инх чимэг байна. Нөгөө дуучин чимээ." Яасан миний дөө? Ажил төрлөн дажгүй юу? Эгчээр аргалуулах юм гарсан юм уу? Би чамд хэлээ үздэй. Нэрд гарах тусам хэл амд өртгөн их байдгаа гэж. Би өнөөдөр амарч байна. Чамд тухгүй биш гэвэл манад хүрээд ирэл дээ миний дөө хэмээн нэгэн намблаг эмэгтэй хоолой урайлгахын түүний өрөв. Чэмээ түүгээр гэрийн хаягийг нь заалгаад уртхан шиг хөдөллөө. Яг 6 сарын өмнө тэрээр Денсма гэх энэ үзмөрч төлөгч эмэгтэйн зохион байгуулсан арга хэмжээндээр дуулж өгсөн билээ. Түүнийг дуулаад дуусах үед Денсма түүнтэй яриа өдөн "Эх чинь үзмөрч төлөгч хүн байгаа юм аа. Чи одоо нэр алдралаа өгсөж яваа хүн байна. Мэдээж хэл ам адаж өтөө энэ салбарт их шүү дээ. Ажил үйлс чинь бүтэхгүй бол туслаж болно шүү. Маа. Энэ миний нэрийн хуудас. Хүссэн үедээ яриарай" гэд түүний нуруунд дээр нь зөөлхөн алгадаад нэмсэглэн хоцорсныг Чэмээ саналаа. Тэр Денсмаг туслаж чаднаа гэхэд итгэл муутай байсан ч өөр гарц түүнд харагдсангүй. Түүнийг Денсмагийн гэрт ирэхэд 4 өрөө цэлгэр том байр байхаагаад ямар нэгэн шашны гэмээр эд зүйл нэгийнхэн ч харагдсангүй. Денсма бүсгүйг буудан дээр урин суулгаад ойр зүрийн гэрээ өдлөө. Тэгээд "За, миний дүүгэн ирсэн хэрэг юу лээ?" гэж асуухад Чэмээ "Би нэг хэцүү зүйлтэй учирчих шиг боллоо. Би" гэх үед гал тогонд ямар нэгэн зүйл унхан сонсогдлоо. Чэмээгийн нуруугаар хүйд дааж эхлэв. Денсмач бас ямар нэгэн зүйл гадралсан бололтой царай нухацтайхан болоод "За чи эндээ хүлээж байгаарай. Би очиж шалгачхаад ирье" гэд гал тогоондоо ороод хэсэг хугацааны дараа эргэн ирээд "Энэ манай аяг тавгны тавиур буруу газараа байршичаад байх шиг байгаа юм. За тэгээд би ойрын хэдэн шөнө олигтой унтаж чадсангүй. Унтах гэхээр" энэ удаа кодоор онгойж байсан төмөр хаалга хүчтэй хаагдхан дуулдлаа. Денсма мөн очиж үзчихэд буцан ирээд "За тэг гэхээр чамайг ямар нэг юм дагаад байгаа юм байна, тийм үү?" гэхүүл Чэмээ дуугүй толгой тавив. Үзмэрч эмэгтэй цаад өрөөндөө ороод хэсэг байж байснаа тойл, лаа, тавг утга барьсаар орж ирв. Тавгаа яг өмнөө тавьж, лааг баруун талдаа, толио зүүн талдаа байрлуулад хутгаар хуруугаа зүсэн тавгны ирмэг дагуулan тойрог зураад аманда ямар нэгэн зүйл бовтно. Зан үйл удаан үргэлжилсэнгүй. Денсма нүдэ нэгээд "Чи ямар нэгэн буруу зүйл хийжээ дээ. Гэхдээ тэр зүйл чинь маш хүчтэй бололтой. Яг одоо надад юу хийснийг хэлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол би аргалж чадахгүй л болов уу" гэв. "Би хаанаас нэглэхээ мэдэхгүй л байна да. 1 жилийн өмнө." "Та болил доо. Би хашгирлаа шүү." "Тэгэл дээ. Тэгээд хашгир. Чамд энэ ажил хэрэггүй юм бол хашгирл да" гэсээр нэгэн таргандуу намхан ир Чэмээгийн гуйыг элбэн хүзүүнд нь хуушууга наажээ. Өсгүй хэдий эсэргүүцэн түлхэх боловч эр хүнийг яаж дийлэх вүлээ? "Чи яасан тэний хүүхэн бэ? Энэ компанид ажилд орох гэж хүүхнүүд хичнээн хичээдгийг мэдхүү"
Чи одоо дөнгөж хагас цалинтай дадлагч ирч. Хэрвээ ахыгаа бараадаад явж байвал үндсэн ажилтан хилцэн ахлах гээд чиний албан тушаал сугуулна гэдгийг мэдэхгүй байна уу? Та болил доо. Би гуйж байна. Та ийм хүн биш үсттэй. Би таны цагдаад хэлнэ шүү. Тэр залуу огтхонч тоосонгүй түүнийг буруу харуулсан банцлыг нь дээш нь сөхлөө. Чэмээ сандран тийчгтээ өсгөдөө гутлаараа залуугийн хөл дээр дэвсчихв. Залуу өвдсөндөө царай нь барааж "Яа! Яаж байгаа гэж ивэ? Аятайхан яриад байхад юм ойлгодоггүй малвай" гээд түүнийг алгадаж унгав. Тэгснээ дээр нь суугаад цамцны давчийг нь хуу татан тайлж эхэллээ. Цагдаа шүүх гээд яхав дээ. Эцсийн эцэст чи юм олж долоохчгүй мэд үү? Чэмээ уйсаар нүд нь улааж хавдсан царайтай бас бөгсөн бие нь хүндүүрлэж арай ядан гуйвлан гэрлүүг алхана. Гэрийнхээ үдэн зогсоод хувцсаа янзлан нүүрэндээ үлээлэг инээмсгэлсээр хаалгаа онгойлголоо. Хүслэн яран хаалга руу гүйж ирээд "Игчээ, энийг хардаа. Би удахгүй дуучин болноо. Энэ миний гэрээ" гээд чэмээрөө цаас сарвайгаад "Би ширээ зассан. Манайх бас зочинтой байгаа шүү. Ингээд та зүгээр үү? Нүд чинь улаагаад хавтчихсан байна. Би Чэмээ түүнд бүхнээ ярин уйлжхмаар байсан ч нулимсаа арай ядан барьж байлаа. "Та битгийг ажиллаад бай. Бүр ядаргаанд орчгож. Альвэ наашир" гэсээр түүнийг дагуулan том руунд ороход нэгэн залуу сууж байв. "Танилт манай найз залуу Дөлгөөн гэдэг юм." "Аа, зөв. Намайг инх чимэг гэдэг. За, их чинь өрөөнд орж унтлаа. Та хамт суухгүй мүү? Ядраад байна. Та хоёр суучих. Та юм өөдгүй штэ. Дүүн бүхэл бүтэн гэрээ байгуулчаад тэмдэглэх гэж байхад чинь ажил ундаж амрын энтер гэдэл би танд огтхон ч хамаагүй юм шүү." "Одоо л биш шүү. Хүслэн гуй." "Юу одоо л биш шүү гэж та ийм штэ. Аав ээж хоёрын үхлийн дараа та бас л ийм байсан. Зүгтаас нь дээр шаасан залхсан янзтай. Би удахгүй танд дараа болохгүй яваад өгнө. Тэгэд хүснээрээ жаргаарай." Чэмээгийн нүдэнд нулимс цэлгэнэ. Тэр жаргалтай байгаа гэж үү? Түүний хоолоон дээр хилчгмэр өчнөө өмөг тэгэлсэн ч уруу харан зөөлнөөр "Тэгээд хурдан зайлаач дээ" гэж шивнэв. Дүүгийнх нь нүдэнд нулимс цэлгэнэн өрөөнийх нь хаалгыг саван гарлаа. Чэмээ доошоо сөхрөн суугаад зөрхрөн уйлж эхлэв. "Би яагаад ийм амьдрал туулах ёстой гэж? Би юуг буруу хийсэн?" гэсэн бодол түүний толгойд эргэлдэн цөхөрч байгааг нь ахин сануулах аж. Бүсгүй нэлээд хугацааг шалан дээр уйлан өнгөрүүлснээ хэсэг сэхээ орж орон дээрээ гарan өнжлөөрөө өөрийгөө орон нүдэ анилаа. Сэрүүлэгний дуу түүнийг цочоон сэрэж орхив. Ажилдаа явах цаг хэдийн болжээ. Чэмээ ажилдаа явна гэхээс дотор нь зүсгдэх мэт муухай мэдрэмж төрж ажлаа үзэн ятна. Ялангуяа хилцийн дарга гүрээг бүр ихээр үзэн ядаж байв. Өнөөдөр түүний хөгийн царайг харж чадна гэдэгтээ итгэлгүй л байлаа. Тэрээр орноосоо босолгүй хүнчлөө толгой дээгүүрээ бүтэн хөвц ярил. Нэг мэдихнээ нар жаргаж эхэлжээ. Уцаа харвал ажлаас нь хэд залгасан байв. Тэр ягаад ч юм гэрээсээ гармаар санагдахад хувцас солиод гарлаа. Хаашаа явхаач мэдэхгүй алхасаар нэг л мэдэхэд номын сангийн өмнө хүрээд иржээ. Чэмээ оюутан байхын л номын сан орох дуртай байсан юм. Найзуудтай гадуур зугаацаж цэнгэхээс илүүтэйгээр чимээгүй номын санд ном уншин суух юунаас ч илүү жаргалтай байдаг ажээ. Бодогшоо ороход нам гүм, эргэн тойронд хичээл хийх, ном унших хүмүүс хэн хэндээ саад бололгүй өөр өөрсдийн уртхаа ширтэнэ. Чэмээ тавиртай номнуудаас унших ном хайлаа. Хичнээн ч сайхан номнууд байсан түүний анхаарал төвлөрөхгүй л байв. Тэр ээлж дараалан тавируудыг тойрсоор хүн байхгүй хэсэг буюу бараг тоосон дарагдсан хуучин номнуудын хэсэгт иржээ. Хавцнууд нь илэгдэж урагдаж зарим нь бүр ямар нэртэй нь үл мэдэгдэнэ. Тэр дундаас нэг нь ноорхой хар хавцтай ном түүний сонирхлыг ягаад ч юм татхан тэрэ. Аваад харвал хар шид гэсэн бичиг харагдав.
Чэмээ гэртээ орж ирээд цүнхнээс шинэхэн номоо гаргаж ирээд өрөөндөө орон шимтэн уншиж эхлэв. Номонд хар шид буюу хараал гэдэг нь хэн нэгнийг материаллык бус аргаар гэмтэх, бэртэх, амьдралд нь том гар завчрах, тэр бүхэл амь насанд нь хүрэх арга юм. Энэхүү ном нь эртний хар шидүүдийг судлан төвөрлөн хүргэж буй нь энэ үлээ. Эхний шид хар толь. Энэхүү шид нь золиос болох хүнээ толиор дамжуулан сэтгэц, цаашлаад бие махбод амь насанд нь хүрэх арга юм. Чэмээд энэ ном үнэхээр сонирхолтой байлаа. Тэрээр бүх хараалыг шимтэн уншиж бас ягаад ч юм туршиж үзмээр санагдаад болж өгсөнгүй. Уул нь тэрээр үүнд итгэлгүй байсан ч гүрээ гэх амьтныг үзэн ядаж болдог бол ахиж хармааргүй эсвэл шанганд хүртээмэр санагдаж байлаа. Тэр уншсаар л номныхоо дунд хэсэгт хүрэх үед түүний нүдэнд нэг үг туслаа. Хүүхэлдэйн хараал. Энэ хараалыг Чэмээ ягаад ч юм туршиж үзмээр санагдав. Юу хэрэгтэйг нь уншиж дуусаад шууд ажилд орлоо. Нэг л итгэхгүй байгаа ч туршаад үзэхэд гарцдах зүйл алга байв. Хуучин эд зүйлс байдаг хайрцгийг ухаж байгаад хүслэнд 9-р ангид төгсөхт нь өөрийнх нь бэлгэлсэн хүүхэлдэй тааралтав. Чэмээ тэр үед чамтай адилхан болохоор авчихлаа гэд дүүдээ бэлгэлж байсан билээ. Дүү нь хүүхэлдээндээ жигтэйхэн хайртай байсан учраас үргэлж үлсийг нь самнан хичээлээсээ эренгүүтээ хүүхэлдээгээ тэврээд авдаг байв. Нэг удаа өрөөс нь нүд нь салчхаар нь Чэмээ аргалж товчоор шинэ нүд хийж өгч байжээ. Энэ яг болно гэж амандаа өглөөд хүүхэлдэйг авч ёслолтой бэлтлээ. Номон зааварласны дагуу хүүхэлдээгээ давсан тойрог дотор суулгаад таванлаа энд тент насаан худгаар хурууны өндгөө зүсв. Тойрог дотор учир нь үл мэдэх дүрс бичээд амандаа гүрээ гэж бовтнов. Ёслолын бэлдэх ажиллагаа дуусаад сүүлийн хэсэг болох зүү аавн хүүхэлдээнийхээ зүрхэн хэсэгт гүн гихчин атгалаа. Түүний сэтгэл ягаад ч юм тайвширч нөгөө их үзэн ядалт багсаж одоо л хэвэн байдалтай очвоо гэмээр боллоо. Өөрийнхөө юу хийж байгааг хараад шоолон мушийг айдаад юмсаа зэгтлэж номоо цааш нь тавив. Шүн дундын үед утсан дуурч байна. Нойрмоглон авахад нэг залуу чимгээгчээ хүслэн эмнэлэгт байна. Эмч зүрхний шигдээсгээд байна. Та урдан хүрээдрээч. Одоо яах вэ? Гэж хашгирч байлаа. Чэмээ яриагаа дуусгав. Хаяа нэг урсах нулимсаа гараараа харчин сууна. Дэнсмаа түүний хэлсэн үг бүрийг бодол хийлэн сонсоод удаан гэгчин дуугүй байсны эцэст хажуудах толио авав. Зүссэн хуруугаараа дээр нь дүрс зураад амандаа ямар нэгэн зүйл шивнэн зан үйл хийж буй ээлтэй. Цонх нь хаалттай, хаалган ч мөн түрүүхэнд гэрийн эзэн өөрөө очиж төгтсөн ч гэрт хаанаас ч юм салхи хүлээн нэг л таагүй мэдрэмж Чэмээ төрүүлнэ. Үзмэрч эмэгтэй гинэтхэн нүдэнэн толио доош тавиад тэгэхээр ийм байна охин минь. Тэр хүүхэлдэг ол. Түүний зүрхэн зоосон зүүх сууглаад малын цуснд хийж орхи. Харин хүүхэлдээ даруйхан дүүгийнхээ буушны дэргэд тавиад түүнээс уучлалт гуйж түүнээс булаасан зүйлтэйгээ хамт тавь. Тэгэхгүй бол хэлгэнсэн сүнс хэлэн дөрүүлсэн нэгнээ авч явахаас нааш сэтгэл нь тайтгардаггүй. Түүнийг аргадаж үзэн ядалтыг нь зөөллөөд завсрын ертөнцөөс явуулах хэрэгтэй. Чамд нэг их цаг үлдээг байх шүү гэв. Чэмээ тэндээс яаж гарснаа ч мэдсэнгүй. Нэг мэдхэд машиндаа сууж байх нь тэр. Эхлээд түүнд тулгарч байгаа асуудал бол нөгөө хүүхэлдээ хаана байгааг олох байлаа. Хамгийн сүүлд харсан буудалтай очиход тэнд байсангүй. Хүмүүсээс нь асуусан ч мэдэх хүн нэгээх нь чалга. Түүнийг харсан хүмүүс Чэмээ байна. Зураг даруулж болох уу? Гэх мэтэр түүнийг саатуулах ажээ. Тэр муу ёрын хүүхэлдээ хаачихав. Энэ зочид бодолтол байсан да. Хэмээн дотроо бодон яах учраа олохгүй дэмээл нүрээ даран тонгойно. Гэнэтхэн түүнд энэ бүх муу ёрын зүйл эхэлсэн газар л байх ёстой гэсэн бодол орж ирэхэд яран машинаасааж гэрийн зүг давхилаа.
Чэмигийн нүдэнд ож гялалзан хотоос гарч явна. Тэрээр хажуу суудлал руугаа харахад тайрмал хар үстэй товч нүдтэй хүүхэлдэй харагдана. Түүний гэртээ орох үед энэ хүүхэлдэй ягаад ч юм гэрийнхэн нүдэнд зүгээр л хэвдэж байв. Хаанаас гараад ирсэн нь ч ойлгомжгүй түүний хөлний урд хэвдэж байсан. Чэмээ зүрхэн дэх зүгэн суглан өмнө нь бэлдчихсэн малын цуснд хийгээд яарвчлан гарч ирсэн нь энэ. Тэрээр явсаар оршуулгын газрын үүдэнд ирээд хүүхэлдэйг аван босоо чулуун дундуур алхасаар энх хүслэн гэсэн нэртэй булшны өмнө ирэв. Тэнд хүүхэлдэйг босоо чулууны хажууд суулгаад удаан ирч чадаагүй дуучлаараа миний дүү. Өөртөө хит гэмжсэндээ нэг удаа ирье гэсэн бодол төрөөгүй нь. Чиний минь хилэн төрүүлчихсэн бололтой. Тэр үед би ийм зүйлийг огтхонч хүсээгүй юм шүү дүү минь. Зүгээр л хин нэгнээс өшөг авах гэсэн тэнэг хүсэл ийм байдалд оруулчих нь чиний хэн санах вүлээ. Чи сандгүй. Хүүхэд байхад аав ээж чамайг л өхөрддөг байлаа. Энэ бүхний цаана шовдрлогдсон мэт би л үлддэг байж билээ. Чи ийм л сайхан хайр татам ялдан охин байсан шүү дээ. Одоо ч гэсэн тийм л байх болно. Их чин чамд хайртай шүү дээ. Чэмээ хэлэх үгээ дууссан байхаа гэж бодсноос ч тэрөө гүнзгий гэгч нь амьсгал авч нөгөө хар номыг хүүхэлтэй хажуу тавиад босч машин руугаа алхлаа. Гадаа нар жаргаж бүүдийнх унгайс оржээ. Бүсгүй нилээн холдоод дүүгийнхээ булш руу эргэж харав. Чулууны дэргэнд нэгэн бараан дурс Чэмээ рүү гараа даллах аж. Мэдээж энэ бол дүүн гэдгийг тэр хараад л таних байв. Үсэл нь нүүр дүүрэн инээмсэглээд удалгүй өдгөрөн алга боллоо. Чэмээ удаан явсаар арай гэж гэртээ орж ирлээ. Түүний гэртээ ороход орцны гэрэл унтарсангүй. Гэрээсээ дөлөх ямар ч сэтэл төрсөнгүй. Энийг нь түүний дууг муухагаар аялан араас нь хөөсөнгүй. Гэртээ ороход тухгүй хүйтэн санагдсангүй. Харин ч гэрийнхээ тав тухтай дулаахан болохыг өмнөхөөс илүү мэдрэв. Чэмээ усанд ороод өөрийгөө сэргээн дараа нь хоол хийхээр галтгоонд орон бараг 7 хоногийн дараа л амттай хоол идэхээр бэлдэв. Хооллож дуусаад амандаа дуу аялан унтлагын өрөөндөө ороод өнөөх төмөр сефийг онгойлгож дэвтрийг гаргаж ирэн дуу бүрийг нухацтайхан харлаа. Харин өмнөх аз жаргалтай байсан үеиг шигээ биш шунахай шовдөг ёрын мөшөөлт царайнд нэлрэн. Юм үздэг хардаг гэсэн яг үнэндээ хүний худал үнэн хэлж байгааг мэддэггүй л аваа юм да. Тэр юмнаас салга аргыг хэлсэн нь ямаадаа гэж утгаас гээд бахан хансан мэт чангаар инээлээ. 1 жилийн өмнө Чэмээ ажилласаа даран гэртээ орж ирэх үед хүслэн өрөөндөө төгөлдөргуур дарах нь сонсогдсон. Тэрээр ажуухан ойртвол дүүн өөрийн бичсэн шинэхэн дуугаа дуулж байгаа бололтой. Тэр дуун цаанаа л хүний зүрхэнд хүрхийц уянгалаг мөн гайхалтай үгтэй юм. Хайртыг минь надад өгөөч. Хамаагүй би хүүхэлтэй чинь болъё. Үслэнгийн дуун давтан Чэмээ хэдэн минут зогссноо ч мэдсэнгүй. Нэг сэхэ ороод хаалгыг татан дотгош орлоо. Өөйхчээ гэд хүслэн түүн рүү харан инээмсэглэнэ. Миний дуугаа цохиж байгаа мó? Хидэдэн дуу битсэн. Одоо бэлдэж үзэж байна. Хизээ шалгуулах юм? Удахгүй шалгуулна да. Их чинь бас хамт бэлтгэцгүү, хамт дуулъя. Тэгэлдээ ихчээ. За эхэллээ шүү. Тэд зэрэгцэн дуулж эхлэхэд Чэмээд яагаад ч юм өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмж төрөв. Хүслэнгийн зохиосон дуу түүний хоолойд төгс даарж байгаа ч юм шиг. Чэмээ яг дуулах мөчтөө эргэн тойрноо мартан өөрийнхөөрөө аз жаргалыг мэдрэн дууллаа. Хөөх ихчээ, та ястаа гоё дуулж байна шүү. Баярлалаа. Гэхдээ аав ээж чамайг илүү гоё дуулдаг гэд намайг тоодоггүйсэн. Та гэхдээ гоё хоолойтой юм аа. Та бид хоёрын хоолой хоршохороо бүрч гоё сонсогдож байна. Би одоо л та миний ард хоор хоолой болвол гоё байх та тийм ээ гэд инээх хүслэн Чэмээ үзэн ядсан харцаар төөнөв. Тийм зүйл болохгүй хаа миний дөө. Би ажилтаа шүү дээ. Тэгээд ч удахгүй чи нөхөртөө болоод тусдаа гарчихна. Өлгөөн бид хоёр хамт амьдрах арай болоогүй байгаа. Бас дээрийн явдалд намайг уучлаарай. Зүгээр дээ.
гэд чимээ өрөөнд орж хаалгаа хаалаа. Эдийн шөнө болжээ. Гэвч түүний нойр хүрсэнгүй. Толгойд нь яг одоо шүүгэн дээр байгаа хуучин номон дээр хүүхэлдэйгээр дамжуулан хийдэг хараал бодогдсоор. Гүрийн навшиг би заавал алах ёстой. Хараалыг үнэхээр үзэн ядаж хийвэл болдог гэсэн байхаа. Бас надад зан үйлийг нь хэрхэн хийх заваргүй. Үзээд алдахад яавал гэж бодсоор чимээ орноосоо өндийн цүнхээ ухан дотроос нь чихмэл хүүхэлдээ гаргаж ирэв. Энэ хүүхэлдэйг тэрээр гадуур явж байхдаа нүдэн тусгаар нь ягаад ч юм худалдаж авч байсан билээ. Магадгүй тэр навчтай адилхан харагдсан болохоор л авсан байх. Гэж чимээ амандаа бовтонлаа. Тэрээр зан үйлд хэрэглэгдэх зүйлсийг бэлдэж дуусаад давсан дойрог дунд хэвтэх хүүхэлдэйг авч зүг зүрхэнд нь гүн гихчин зов. Түүний царайнд хэвийн биш гэмээр гажимшээл тодорч байлаа. Өсгүй дуайлан инээмсэглсээр гэртээ ирэв. Тэрээр хязгааргүй аз жаргалтай мэт байх ба үжиглэх нь холгүй хөлн хөнгөрчээ. Ажил дээрээ очиход нь гүрээг өнгөрсөн шөнө зүрхний шигдээсээр нас барсан гэж сонсоод огт гайхсангүй. Чимээ хувцас солиод өрөөнөөсөө гарахад нөгөө инээмсэглэл орморгүй арилаад нүд нь зэвүүргсэн шинжтэй гялалцсан. Нөгөө өрөөнөөс дүүгийнхэн дуу бэлтгэн сонстов. Чимээ өрөөнийх нь хаалгыг нэн ороход хүслэн өөдөөс нь баяртай нарахгүй инээгээд "Өөхчээ, ирчгчээ. Маргааш би шалгаруулттай. Багш миний дуунуудыг гайхалтай өнгөсөн. Бас миний хоолойг дүүн маргаашнаас од болох зам тавигдлаа шүү дээ" гэж ярив. Чимээ үл элэг инээд алдан "Тэгэхээр чич маргаашнаас тайзан дээр гэрэлтэх юм байна да. Мэдээж удахгүй танаа сонио ажлаа хийхгүй байсан ч болох нь. Дүүн амжилтанд хүрэхээрээ таны миний төлөө хийсэн бүхний хариуд аз жаргалтай амьдруулъя. Тэгээрээ. Нэрээ би орой дөлгөөнтэй хамт болцно. Ирэхгүй ч магадгүй шүү." За. Та зүгээр үү? Таны ажил чинь таныг илжигшил зүтгүүлсээр байгаад ятрагаанд оруулж байгаа юм биш үсттэй? Би зүгээрээ. Уулзах цаг төгөж байна. За дүүн гарлаа шүү. Хүслэн хаалгаар яаран гарахыг нүд салгалгүй харсан чимээгийн чихэнд дүүгийнх нь хэлсэн үг давтан сонсогдсоор. Чи маргаашнаас тэнгэрт гарч харин би чиний гიშгүр дээш гарахад чинь нөлөөлсөн илжиг юм биз дээ. Тэрээр уурсангүй төгөлдөр хуурын дэргэд байх хүслэнгийн дэвтрийг авч урах гэснээ. Чи маргаашиг үзэхгүй бол яах вэ? Энэ дэвтэр чинь минийх болно. Энэ минийх гэд дүүгийнхээ өрөөг тойруулан харахад таримлуулстай хүүхэлдээ түүний нүдэнд тусав. Чимээ төмөр сэвэнд байсан дэвтрийг гаргаж ирэн цээжиндээ нагаад чанга гэгчин инээ. Энэ чинь миний дэвтэр. Энэ чинь минийх. Энэ их хүслэн биш. Их чимэг. Дуучин чимээгийн дэвтэр. Чимээгийн дэвтэр. Түүний сэтгэл нь хансан бололтой дэвтрээ хажуудаа тавиад унтаадаг. Чимээ нүдээ алгуурхан нээлээ. Сая хүн инээс сонсцсон уу гэж өөрөөсөө асан хэсэг чимээ чагнаад. Би зүгдэлсэн баха. Мэдээж одоо юу байвал гэж дээ. Гээд дэрэндээ шигдэн нүдээ ханахад зочны өрөөнөөс яахын аргагүй хэн нэгэн эмэгтэй инээх дугаарна. Чимээ сандран өндийгөөд хөнжлөөрөө бие хулчин сов. Үгүй. Ийм байх учиргүй. Би түүнийг явуулчихсан. Зочны өрөөнөөс гарах инээх дуу улам чанга болсоор удалгүй инээх биш хашгирах дуу болон өөрчлөгдөв. Чимээ чихээ даран доош тонгон суун. Бүх зүйл гэнэтхэн юуч болоогүй мэт нам гүм болж ханны цагны чаг хийх дуул зогссон мэт амьдрал зогсоогүйг илтгэх аж. Тэр сандран юу болсныг нэгтлэхээр өрөөгөө нүдэрээ нэгжлээ. Гэтэл өрөөнийх нь хаалга удаанаар чахран онгов. Хаалганы завсараар цэлдэн хөх
үзээрэн гар зугаж тэнэгэн өрөөнд орж ирж байгаа нь илтэй. Чимээ яхаа мэдэхгүй айснаасаа болоод тэр гар руу харсаар. Гар улам бүр цухаасаар мөр сэгсийсэн ус, толгой, бие, сүүлд нь хөл. Яг одоо Чимээгийн өмнө өгчгсөн дүүн зогсож байна. Харалсан нүд, үзэн ядалт тээсэн хав хар хүйтнүүд түүнийг цооширтна. Чимээ нүдэж салгаж чадахгүй. Хөдөлж чадахгүй орон дээр суусаар удалгүй хүслэнгийн хатсан хөх уруул хөдлөж үгээ зүүн хэлв. Миний дэвтэр миний. Чимээ хажуу тийшээ харахад орон дээр нь дууныхан дэвтэр хэвдэж байх нь тэр. Салгалан байж дэвтрийг нь аваад түүний өмнө шидчихв. Нөгөө хий үзэгдэл амилсан бүгд дэвтрийг нь удаан ажигласнаа гэнэ чангаар дотор арзайлган муухай нийлээ. Чимээ зочин хойш ухраад толгой нь манаран нүд нь бүрэлзэж ухаан алдаж байгаагаа мэдэрч байлаа. Түүний сүлд харсан зүйл нь дэвтрийг тэр аваад хаалгаар гарч явсан аж. Өсгүй сэрлээ. Тэр удаан ухаан алдснаа ч мэдсэнгүй. Юу болсныг эргцүүлэн гэнэт санан өндийж ороо хөрвүүлэн хайгаад ч дэвтрийг олсонгүй. Үнэхээр тэр авчихч. Би түүний гомдлыг тайлж буцаагаагүй байсан юм байх та. Тэр авгаан хий гэсэн зан үйл нь худлаа бижилтэй. Гээд орныхаа хажуу дахь гэрлийг асаахаар бие эргэж гараа сунгаад асаах удснаас татав. Яг энэ мөчөд цэлдэн хөх нүүртэй яг нүүр туллаа. Хэдийн өглөө болжээ. Хоосон өрөөнд утас хангинсаар хинч үл хариулна. Удас хэсэг нам гүн болоод дахиад л дуугарна. Гэнэ дугаалгын өрөөний хаалга онгойж Чимээ сандран гарч ирээд утсыг аван "Байна уу?" "Байна. Чимээ, би байна" гэв. Тэр утасныхаа дэлгэцийг нэг харснаа "Өө, захирлаа, сонсож байна" гэв. Утасны цаанаас нэгээр "За, клипнийхээ зурганд бэлэн биз дээ" гэв. "Би бүхэл амьдралынхаа туршид хүлээлээ." "За, тэгвэл удахгүй уулзъя." "Өөнөрөө захирлаа." "Яасан?" "Би дуучин Чимээ гэдэг нэрээ дуучин хүслэн болгож болох уу?" "Юу?" Энэ үед оршуулган газарт энх хүслэн гэсэн булшны хажууд тавьсан хуучин хар ном ягаад ч юм дэлгэгдсэн байх аж. Дэлгээтэй тэр хуудсан дээр үхсэн хүний сүнсийг өөр хүний биед оруулах нь гэсэн гарчиг өдөггөн харагдана. Төгсөв.